хаадын тоглоом гэдэг сэдвийг хоёулаа ярил энэ бас их олон ангид кино болно. Яг бас нэг тийм сэр гаргаж болно шүү дээ. Тэгээд эхлээд Чингис хаанаас эхлээд ингээ яваа. Тэгээд хоёулаа тэндээсээ салбарлаад Алтан орд руу, Илхант улс руу, Цагаатайн улс руу, Юан руу гэд ингээ салбарлаад явбал энэ нөгөө юу дугаар болгон дээр нэг докторийн ажлын сэдв өгöd байгаа шүүгээ томроод байсан. Хоёулаа одоо дугаар болгон дээр нэг кино зохиолын сэдв өгöd. Тэгээд манай энэ кино зохиол мөхөл бичдэг хүмүүс бодгол дээ. Тэрэн дундуур хэд хэдэн ийм огтлцлууд гарч байгаа юм л да. Хатны хор орж эхэлнэ. Дээрээс нь цэргийн нөхөрлөл гэж бас нэг сони юм тэр дундуур орж эхэлж байгаа. Ер нь бол энэ хаадын тоглоом дотор энийг бас би одоо энэ нөгөө кино зохиол бичих хүмүүс сюжетийн шугамл ярьж өгöd нь шүү дээ. Тэгээд дээрээс нь тэр нэг очгон гэсэн юм орж эхэлнэ. Өгөөдөө хаан нас урахтаа бол хүчүүгийн хүү Ширмүүнийг хаан ширийн цуглахнаа гэж гэрээсэлсэн гэсэн тийм судрын чуулган дээр гарддаг. За тэр нь гэхдээ ядуу ингээд нотариус дуудаж жагаад одоо Ширмүүн шүү дээ гэд бичүүлэг юм шиг байгаа тийм. Ер нь тэгж ярьдаг байсан л гэсэн юм да. Тэр нь одоо нөгөө залгамж дээр асуудал үүсгэж байгаа. Ингээд 1242-оос 46 он хүртэл 4 жил дөрвөн хатан чинь юу хуралдаа болох гэж чадахгүй. За энийг бас хоёр янзаар тайлбарладаг юм анаах. Түүхчд. Нэг хэсэг нь бол хуралдаа болох гэж чадахгүй. Ягаад гэвэл зүчийнхэн ирдэггүй. Батхан гүргээд ингээд байсан учраас гэж. Нэг хэсэг нь тайлбарлаж байгаа. Нөгөө хэсэг нь бол дөрвөн ерөн санаатай. Засгийн эрх барьж гэдэг чинь гоё шүү дээ тий. Тэгээ мань хүн чинь тэгээд нөгөө амаг бүх Чингис хааны үеийн сайтуудын хөгөө явуулчихсан. Фатима гэдэг нэг олдсны им одоо татвар юм юу дөрвөн хатантай хошуу нийлээ суудсан. Төрийн эргийг Фатима мэдээд авчдаг. Тэр байтугай Годон хааныг хорлж алсан хүнийг Фатима гэдэг тийм хардлага тэр үед явсан баг. Сүүлд нь Фатимаг цаазаар авахтаа тавьж тулгсан ялны нэг нь тэр. Сайн сонирхол сонсогчдоо Монголын Гэгцэн түүх подкаст ээлж дугаар хэлж байна. За нэвтрүүлэгтээ хамтран ажиллагч Denk Farm. Германд үйл төрлөв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. За өмнөх нэвтрүүлгээр та нэг цугас дурдсан байгаа хаадын тоглоом, Монгол хаадын тоглоом. Цуурлаар явъя гээд. Тэгээд энэ ягаад хаадын тоглоом гэдэг санаа танд оров. Ер нь энэ цуврал сэдвээр юу ярих вүлээ? Ер нь өштэй Game of the Thrones гэдэг нэг гоё цуврал байдаг штэ. Тэр юг харсан чинь надад бодогдод байгаа юм. Тэр зохиомл тэр Game of the Thrones-аас гадна Монголын хаадын энэ бодит хаадын тоглоом гэдгийг ярих юм бол чи одоо энийг хараа. Энд одоо ингээд их Монгол улс штэ. Их Монгол улсаас Алтан орд, Илхант улс, Цагаатайн улс, Юан улс гэж байгаа. Хоёул Юана яаж задарч байгааг нь харъя. Хойд Юан, Мин улс, Корео, Солонгос. Тэгээд юунаасаа хойд Юаныг л ярьж байна л да. Тэгээ ингээ явсаар байгаа энэ ч одоо бүгд найрамд гарчлсан Солонгос ард улс, бүгд найрамд Солонгос улс мус гэж задарна. Энэ Мин чинь ингэж явсаар байгаа сүүлдээ Цин улс болоод Цин улсаас дундад иргэн улс болоод одоо бүгд найрамд Хятад улс болоод явж байна тийм үү? Цин улсаас бид нэр салаад богд хаант Монгол улс болоод тэндээсээ бүгд найрамд Монгол ард улс болоод Монгол гэж явж байна. Одоо бид нар зөвхөн энэ хэсгээ л яриад байгаа шүү дээ. Энэ шигээ дөрвөн ойрд бол задлж байгаа. Дөрвөн ойрдоос Зүүнгэрийн хаант улс, тэндээс Яркендийн хаант улс, Турфаны хаант улс, Моголстан энэ цагаатын удамтай холилдож штэ. Юан маань. Тэ? Нөгөө баруун цагаатын хэсэг рүү ингээ явах юм бол төмрийн хаан. Доглон төмрийн улсаас Персийн Сефевидүүд, их Монголын эзэнт улс, тэ? Тэгээд тэндээс Авшаредийн Персүүд ингээд Дуранигийн улс, Заандын улс, Херат, Гандагар гэдэг ингээд задарсаар яваад одоо Афганистан, Иран,
одоо бидний одоо мэддэг. Тэгээд юунаас дахиад тэр юунаас цагаатаа улсаас Илхант улсаас ингээд задраад явж Илхантаас чи ингээд харах юм бол Чабанидууд, Сүлдэсүүн, Жалайрууд тий. За Инжуидууд гэдэг чинь бас тэдний Картидууд, Сарбадарууд гэж явж байгаа. Тэндээсээ Антолийн хэсэг болж задрахаараа. Тэгээд ингээд Харманидууд, Карасидууд, Дулкаридууд гэдэг ингэж явсаргууд Османы эзэнт гүрэн болоод Османы эзэнт гүрнээс Грек, Турк, Ливан одоо та одоо тэгээд монголчууд дэлхийг үнэлсэн гэж хүнэх гэдэг юм уу да. Үгүй энэ ингээ холбоонууд нь байгаа шүү дээ. Энд чинь цуснууд нь яваад байгаа. Тэгээ хоёул Алтан орд руу ч хүрээгүй гэж тэр хамгийн баруун хэсэг. Ингээ ярих юм бол хаадын тоглоомыг бол дэлхийд даяараа тэгтээ бодит түүхтэй хийж болно л гэж хэлэх гээд тэр санааг гаргаж ил ярьж байгаа бохоо. Энд чинь тэгээд орчин үеийн төр тулсуудын үед уурын хөрөхөөс идэв биш үү? Үгүй ингэж ингэж задраа тэгж одоо жишээлбэл бүүмэд Орос энтерт бол Монголын хаадын одоо нөлөө байсан, цусан байсан Монголоос уламжилсан гэдэг сэдв их олон жил дарагдаж ирж байгаад одоо яригддаг болчиход байгаа шүү дээ. Одоо ер нь Оросч бид бол Алтан ордын залгамж юм аа гэж ярьдаг болчиход байгаа. Тэгэхээр зэрэг энэ чинь тухайн үеэсээ л хамаарж байгаа байхгүй. Нэг хэсэг одоо их Оросын үзэлсэн хүчтэй дэлгэрж явах үед бол татар Монгол гэсэн болгоныг дарж исэн бол одоо бол эднес чинь биш бид нар чи яг тэр улсыг залгамжилсан гэх юм руу орж эхэлж штэ тий. Казахууд Орсныг бол Алтан орд одоо бүр ОМО-гийн тэмдэглээд явж өгч байгаа. Дундад Азуулын тэр чиглэлийг чинь тий. За хятад бол мэдээж тэр Монголтой холбоотой үе айлхаар дараад Юан бол эн чинь хятадын хаадууд Хүблэ гэж хаан байгаагүй тэр чинь Тайзун гэж хаан байхгүй юу гэдэг юмараа явж ин. Гэхдээ тэр чинь хятадын түүхэнд нэг үе Монголын хаадууд байсан гэдгийг эдгээр чи хүлээн зөвшөөрж л байгаа шүү дээ. Гэх мэт ийм дүр зураг байгаа. Тийм учраас хаадын тоглоом гэдэг сэдвийг хоёулын ярилын бас их олон ангид кино болно. Яг бас нэг тийм сэр гаргаж болно шүү дээ. Ингээд эхлээд Чингис хаанаас эхлээд ингээ яваа тэгээд хоёулаа тэндээсээ салбарлаад Алтан орд руу, Илхант улс руу, Цагаатайн улс руу, Юан руу гэд ингээ салбарлаад явбал энэ нөгөө юу дугаар урлаган дээр нэг докторийн ажлын сэдв өгöd байгаа шүүгээ томроод байсан. Хоёулаа одоо дугаар урлаган дээр нэг кино зохиолын сэдв өгөх болоод. Тэгээд манай энэ кино зохиол бичдэг хүмүүс бодгол тий. Ер нь Монгол хаадын тоглоом бусад одоо бас арайч та бүгдийн дэлхийн түүх гэж хэлж хаадын тоглоом гэж хэлж болохгүй. Гэхдээ өрөн техник ч юм уу эсвэл араб ч юм уу тэдгээр улсуудтай харьцуулахад Монгол хаадын тоглоомын дөрвөн нэр нь ямар байсан? Хаад тодруулах гэх юм уу? Ер нь бол их сонин. Жишээл Европт бол seniority өөрөлдвөл том хүү бүх юмыг өвлж явна. За тэгээд тэрний дараачих нь бол одоо мэдхгүй нэг нь лам болно сүмд очиж тий. Гэт ингэж явсаар байгаа. Тэгээд хамгийн цолгүй нэгэн загалмайтны аяндаа бордоо штэ. Тэ. Тэгтээ тэнгүү чамд юу ч өвлөгдөхгүй юм чи. Тийм учраас том хүү хаан болдог журам энэ Европт ярих гэж хэлсэн. Орос дээр ирэх юм бол Орос дээр шатлсан өвлөх журам гэж байгаа. Ван нас барангууд Вангийн дүү суу. Тэр дүү нас барсны дараа ахих нь хүүхэд сум гэдэг ч юм. Ингэж шаталдаг. Тэгээ тийм учраас орсууч тэр их олон хуваагддаг. Одоо бас нэг том шалтгаан энэ шатлсан өв залгамжлах явцнаас болж байгаа. Монголын нутагт бол бүр яг тийм хатгуу тогтцсон журам байхгүй байснаас болж одоо яг энэ хаадын тоглоом чинь өрнөж байгаа юм л да. Дээрээс нь хаттын тоглоом хажуугаар нь бас орж ирнэ штэ. Хатад гэж бас сайхан олимпиадууд бас биш штэ. Эерэгч үүрэг гүйцэтгсэн хүн бий, сөрөгч үүрэг гүйцэтгсэн хүн бий. Гэхдээ тэрийг бас ингээд ярих юм бол энэ ч бас нэг тийм адал явдалтай кино шиг юм болно. Дээрээс нь нүүдэлчдийн нэг тийм ухамсар байна. Гал голомтыг отхон хөвлж авдаг. Ер нь бол. Яг тэгвэл нөгөө аав ээжийн амьдад нөгөө том хүүтэй гэр таслаад хэдэн мал таслаад өгчдөг штеп. Тэгээ чи тустай амьдраад явгаа. Тэгээ дараагийнх нь бас нэг гэр барьж өгөөд хэдэн мал таслаад ингээ явуулаад ингэж явсаар бод отхон хүүч нь аав ээжээ харж үлдээд тэгээд
бие барахаар нь бүх юм өмчилж авдаг. Тийм Монголын одоо нүүдэлчдийн уламжил байна шүү дээ. Эн чинь бас нөгөө хаан ширээ залгах ёстой очиж бас их тийм сонин зөрчлүүд үүсгэж байгаа. Дээрээс нь хатан биеэр төр залгах гэж нэг ёсны тухай хуулиа баахан өмнөх ангид дээр ярьсан. Тэр ёс чинь бас бужигнуулж байгаа. Тэгээд энэ хоёр чинь ингээд нөгөө бужигнуулаад ирэхэр зэрэг одоо өстой нөгөө хаадын тоглоом буюу адлын уталтай кино чинь эхэлж байгаа байхгүй. Одоо бүр Чингис хаанаас л эхэлнэ шүү дээ. Чингис хаан дээр бол айгүй тодорхой юм шиг байгаа үстэй. Хорезмын аяндаа мордох үед Исүү хатан одоо та ингээд том дайнд мордож байна. Алтан бие чинь үгүй болвол энэ улсыг чи хэн захирах вүлээ? Та одоо айлдаж хайрлгээд. Тэгээ хоёлаа цагаатын дугаар дээр үлээ асал их нарийн зохион байгуулсан хор байна да. Исүү яагаад асууж байгаа? Яагаад бүртээ асуухгүй? Яагаад хулан асуухгүй ингээд тэгдсэн шүү дээ. Тэгээд ер нь бол их хаан бодож байгаа за зөвчид өвлүүлвэл асуудал үүснэ тэ мэрэгдийн орхитос гэдэг сэдв босч ирнэ. Цагаадаа бол ер нь дараагаа хийж магадгүй хитрхүү шир юм. Тэгвэл ингээд цагаадаагаар зүчрүү дайруулаад за энэ хоёр хоёулаа болохгүй маа гэд өгөөдөд өгнө гэсэн иймэрхүү хор байсан байж магадгүй гэд хоёлаа ярьсан. Энд бас тийм энэгээр кино бол бас тэ айгу хөөрхөн кино болохоор гоё. Гэхдээ яг өгөөдөд байгаа. Тулуу яатсан. Ер нь Монголын тал нутгийн журмаар бол айлын отхон хаан ширээ өгүүлж авах хэрэгтэй шүү дээ. Тэг яг тулууг 1218 он гэдэг чинь тулуу бас нэг тийм бага биш байхгүй. Мань хүн чинь Хорезмын дайнд цэрэг захираад те 3 ахын дээр Атраар Мурганжаар хоорондоо хэрэлдээд байлдаа явж явах чинь тулууч харсан л тусдаа цэрэг захираад догуучир тулуу энэ төр харсаныг эзлээ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тулуу бол залуу гэлтгүү авьяаслаг зэргийн жанжин байдаг. Тэг яг тулууд өгөхгүй байна. Яг өгөөдөд өгч байгаа гэж. Тэгээ зарим их сурвалжийг уншихад Чингис хаан амьд байхдаа ер нь тулуу инч дээр юм уу гэсэн бас хандлага байсан гэд бичээд байгаа байхгүй. Хоёрдугаарт биш үү? Энд чинь нөгөө дагж байгаа ноёдуудын нөлөө их байна. Тодорхой тооны ноёдууд бол үгүй отгон нь залгамжилдаг штэ гэдэг үзэл санаа бас байгаад байгаа гэдг нь мэдрэгдээд байгаа. Яг ингээд одоо юу гэдгийг мэгмөр сүрэн тэгсэн гэж бичээд үлдсэн юм алга. Гэхдээ тулуу бас нөгөө юу хэн их хааныг насварангууд одоо үүрэг гүйцэтгэгчээр бетер тулуу болчихж байгаа шүү дээ. Нөгөө ээж нас ахмад юм чи. Тэгээд ирэхээр тулуу чинь бас шилжүүлгүй болох уу гэсэн нэг юм юунд атсан шалганд яваад байгаа нь аавын гэрээс байхад тэрийг зурж чадахгүй нэг талаас. Нөгөө талаас хажуугаар нөхдүүд татгаад байгаа. Чи штэ гэдэг. Тэ? Гуравдугаар бас нэг сонь юм байна. Биднээс огт боддгүй. Зөчид 4000 Монгол зэрэг өгсөн. Одоо нуус товчоод бүр бичээстэй байхгүй. Судрын жолгон дээрч байгаа. Цагаадад хоёулаа 8000 өгсөн гэж иржсэн тий. Эхлээд 4000 өгчөөд дараа нь Дундад Азийг эзэлсний дараа нэмээд 4 өгсөн. Ингээд 8000 болсон юм а гэдэг. 100,000 зэрэгтэй их Монгол улс шүү дээ. Одоо Чингис хаан ширээ зуухад 1206 онд 95,000 томилж байгаа шүү дээ. Тэгээ багсаагаар 100,000 зэрэгтэй байхад хоёр ахт нэг уртаашаа хэдий өгч за 10 хэдэн мянган болж байгаа шүү дээ. 90,000 зэрэг нутагтай байна шүү дээ. Тэрийг хэн өвлж авч ийн гэж тул. Өгөөдөө бол их хаан бүх улсыг өвлөд авчиж байгаа. Нэг талаас бүх улсыг өвлөд авчиж байгаа юм шиг боловч нөгөө талаас өөрт нь бас яг тийм тодорхой юм байхгүй шүү дээ. Өгөөдөд. Яг энэ баруун Монголын одоо нутаг бол өгөөдөө улсын нутаг гэж ерөнхийдөө тооцогдчихсэн. Тэр ч бас нэг сайнтай биш. Хөрх юм уу цэцэхэн хичээ дээрэмдэж авж байгаа нутаг шүү дээ. Тэгээд ирэхээр зэрэг тулуу бол цэргийн хүчийг өвлж авсан юм баггүй. Ер нь бол. Тэгээд тулууг яг түрүүчийн анги дээр нэг тулуу жоохон эргэлдсэн байж магадгүйгээ хэлсэн чинь зарим хүмүүс намайг онлайнаар загнаж илээ. Юу яриад байгаа юм? Тулуу шиг тийм одоо сайхан цэгц шудраг ахыхаан төлөө аймаа өгсөн гин тэр гэд тийм сайхан хүнийг та одоо юу яриад байгаа юм гээд. Би бол юун дээр үндэслэж хэлсэн гэхлээр нөгөө Илүүчцэд хаан ширийн цух өдрийг Илүүчцэд тавлж байгаа шүү дээ. Тэгээд дараа нь өгөөдөө хаан мань хүнд амар том шагнал өгж байгаа байхгүй юу?
Тэр чинь нөгөө амар атсан шалганд байсан шийдвэрийг хагалж өгч штэ ээлжүүлж үзье. Тэр өдрийг тогтоосон ер нь бол амны эрсдэлтэй шийдвэр байсан баг л та. Тэгээ тэр хүн эрсдэл гаргахад энийг тогтоогод энэ өдөр хаан ширийн зална гэхлээр тулуу яч чадахгүй дээрээс нь цагаад байх нь байж байгаа юм чинь. Тэгээ яч чадахгүй ингээд өгөөдөг хаан ширийн залж байгаа штэ. Энэ нэг тийм сонин момент байна. Тэгээд тэрний төлөө илүүцэж шагнаж яана гэж би хараад байна. Тийм учраас тулууд бол эргэлзээ байсан баг. Гэхдээ тулуу өөрөө нэг суухгүй гэдэгтэй биш. Баахан ноёдууд ингээд байгаа байхгүй. Тэр цаашаа мэдрэгдэнэ. Ягаад тэмүүгөө очгон өгөөдөг нас урахаар хаан ширийн цуг гэж цэргэлж хар хоринлоо давшиж байгаа юм. Тэ? Ягаад гэвэл тэмүүгөө очиг нэг чинь бас нэг баахан амтан гатгаад байгаа байхгүй. Айлын отхон авдаг штэ хөөе. Тэ? Одоо чи Чингис хааны цорын хамгийн отхон дүүн үздэй ч гэдэг юм. Тэгээд хар хоринд бас нэг дөргөн гэж нэг төрийн утгаар суучаад өмүүлээд байна л да. Хүн болгон тэр нь дургу байсан баг. Тэгээ тэр мөр нөлөөлсөн баг л та. Тэгэхээр зэрэг энэ өгөөд хаан ширийн судал бас тэнд чинь нэг чимээгүй битүү тоглоомнууд их явсан бол таардаг. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Энэ нөгөө анханаас бүр хасрын удмыг тоглолтоос гарах асуудлыг бүр тусдаа сэдв болох уу яах вэ? Эсвэл энэ 50 100-аас ярихаар нэг сэдв хаадын тоглоомын үед. Хасар зөвөр ингээд хэрвээ анзаарах юм бол манай түүхэнд биш үү? Ягаад ч юм хаан ширээний асуудал ярихаар хасрын удмыг түүмаал гэдэг яриад байгаа шүү дээ тий. Ягаад билгүүтэй удмыг ярьдгүй муулийнхаа ван гэж байсан тий. Ягаад одоо бүүм тэмгүй очихны удмыг ярихгүй байгаа юм. Тэд нар нэрээс амбиц байгаагүй юм уу? Яг хасрал ганцаараа тэгээд амбицраад байсан юм уу те? Тэр чинь яаж яах гэхээр хасар ахыхын дараа суух ёстой гэж үзэж байгаа бас бүлэг ноёдууд байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэр чинь ийм нөлөө бүхий фактор байгаад байгаа учраас байнга тэр тухай яриад байгаа байхгүй. Тийм байхгүй хасрын удам болохгүй шүү. Тэмэг очих мочгийг ярихгүй шүү дээ. Хачууны бүр хачуу гэж бүр сурахгүй юм. Хүүхэд нь уулын энэ тэнд нэр нь гараад л явдээ. Төв байхгүй. Хачууны удмыг гаргаж болохгүй шүү гэж энэ ч ярихгүй. Хасрын удмыг болохгүй шүү. Бас нөгөө шалтгаан нь яаж байгаа юм гэхээр Чингис хааны хасар дүүдээ өгснийг онцгой хэлэх байхгүй. Одоо шивлүүд хорчин энэ зүүн Монголын хэсэг аймагуд биш үү? Эдний чинь дандаа хасрын удмынхан захирдаг. Энд алтан ургийнхаа очиж тэр орчин захирагч болохгүй шүү дээ. Энэ чинь Чингис хаанаас өгсөн онцгой эрх ба шүү дээ. Тэгээд тэнд тийм хүчтэй аймаг байгаад байгаа хөөхгүй. Тийм учраас хачууны аймаг гэж байхгүй. Одоо онгуудууд, олхонуудууд гэдэг ингээд хачуун тэрийн захирж исэн аймагуд бий л дээ. Тэгвэл тэрнээс цаашаа нөгөө алтан ургийнхан захираа авчиж байгаа болохоос биш тэр хачууны удам бол нэг ван ч юм уу, гүн ч юм уу бол явчихж байгаа. Тэгээд тэр асуудал тэн дээр бас харагдаад байгаа. Хоёрдугаар Хублэг хаан ширийн төр хөмжлөхөд кайфын ариг бүхийг хар хоринд алтан ургийнхан голцсон өргөмжилж Хублэг кайфын бол хасрынхан өргөмжилж байгаа. Яг л бадж байгаа харимд хасрын удам их олон байсан. Эсэнгүй ноён одоо гүн. Одоо энэ нөгөө Чингисийн хөшин тэр нэрийг бичсэн нөгөө 500 алд газарч билүү харуулсан гэдэг га эсэнгүй ноён чинь. Эсэнгүй мэрэгэн гэдэг чи гэх мэтэр. Тийм учраас хасрын удмыг бол бас юу гэж хаашрын цуглах ёсгүй гэж бодож ирсэн. Тэгэхээр бид нар хаадын тоглоом гэж ярих бол өгөөд огт маргаагүй юм шиг бид нар дан бодож ирсэн шүү дээ. Ямар ч асуудал байгаад юм шиг байгаа байсан байх. Хоёр дараа нь өгөөдөгийн дараа бол мэдээж гүйг гэдэг тэр асар их асуудал үүсэж байгаа. Яг тэгвэл эн чинь хүүхдүүд биш ач нарын үе хэлж шүү дээ. Тэ? Одоо бүүмэд чивтер ах トゥ үйж байгаа хоёрны хүүхдийг их сайн мэднэ тэ. Дараа нь тэрний хүүхдүүдийг бол эд дээр нь мэдэх нь багасч эхэлнэ. Миний ач бол чиний ачааг бүр мэдэх болно. Тэр яг энэ процесс явж эхэлж байгаа.
Тэгээд бүгдээрээ ингээд дэлхийд өөр ингэсэн амар том нутаг эзэгнээс улцсан улсууд чинь тэгээд юмнууд эхэлж байгаа юм. Гэхдээ тэрийн дундуур хэд хэдэн ийм огтлцлууд гарч байгаа юм л да. Хатны хор орж эхэлнэ. Дээрээс нь цэргийн нөхөрлөл гэж бас нэг сони юм тэр дундуур орж эхэлж байгаа. Ер нь бол энэ хаадын тоглоом дотор энийг бас би одоо энэ нөгөө кино зохиол бичих хүмүүс сюжетийн шугамл ярьж өгöd нь шүү дээ тий. Тэгээд дээрээс нь тэр нэг очгон гэсэн юм орж эхэлнэ. Өгөөдөө хаан нас урахтаа бол хүчүүгийн хүү Ширмүүнийг хаан ширийн цуглахнаа гэж гэрээсэлсэн гэсэн тийм судрын чуулган дээр гарддаг. За тэр нь гэхдээ ядуу ингээд нотариус дуудаж жагаад одоо Ширмүүн шүү дээ гэд бичүүлэг юм шиг байна тий. Ер нь гэж ярьдаг байсан л гэсэн юм да. Тэр нь одоо нөгөө залгамж дээр асуудал үүсгэж байгаа. Би бол хүчүүгийн хатан Христосын шашинтай хатан байсан байж магадгүй гэж бодоод байгаа. Ширмүүн гэдэг чинь одоо Соломон гэдэг нэрийн Монгол дуудлага явуудаг байхгүй. Тий. Тэгэхээр зэрэг ээж нь Христос шашинтай хүн байсан байж магадгүй гэж бодогдоод байгаа. Уул нь хүчүүг өөрөө бэлтгэжсэн гэж юун дээр гардаг. Зохиолууд дээр гардаг. Тэгээд их сурвалжууд дээр дурддагдаг. Гэхдээ хүчүү нэг өмнө зөвхт байлдаж явж байгаад нас орсон. Тэгээд мань хүүхдийн гэж одоо шийдсэн болтой ийм марагдаад байгаа. Гүйгийг үл ер нь мань хүн анханасаа хаан ширийн цуулгана гэж бодоогүй. Гүйгтэй бол их тийм бас тийм таагүй харьцаа нуус товчоо дээр хүртэл харагддаг штэ. Нөгөө Авчаагийн дайнд явж байгаад Баттай муудалцчаад эрэхт нь гүйг загнаж байгаа штэ. Чи ингээд өөрийнхөө сандаа чи Оросыг эзэлсэн юм уу чи? Сүбэдэ Баатарын ачаар эзэлчихэд. Тэгээд одоо чи ер нь ямар гавь байгуулсан гэж ингэж юу яаж байгаа чамаг өстө 13-ны чи хумсыг тамачи болгож юу хотын хандлага авируулна гэ. Тэр чинь нөгөөдөө хандлагыг харуулдаг байгаа байхгүй. Гүйг бол ерөнхийдөө бас тэр үеийн хүмүүсийн гүйгт бүр эерэг ханддаг байсан хүмүүсийн ч тэмдэглэлийн трийг уншихад бол ер нь давлуу нөхөр. Ойргон байсан юм шиг л. Ойргон давлуу нөхөр байсан байна. Хоёрдугаарт өгөөдөө гүйгийг бодоогүй нэг том шалтгаан байна. Энд чинь бас мэрэгдээ орхидсан байхгүй. Ээж нь мэрэгдэж штэ. Энд чинь нөгөө мэрэгдэн жохоо зөв мэрэгд цустай юу? Дээ одоо монголчууд нөгөө цусан төрлөө биш ясан төрлөө барьдаг учраас гэж хэлэх байх л да. Гэхдээ дөрвөн хатан бол яахраг байхгүй юу штэ одоо тогтоо бихий мэрэгдийн тогтоо бихийгийн худууг авах штэ. Тэгээд энэ зүчийнхэнтэй таархан байдаг чинь бараг тэндээс гаралтай болов эцгийн хэн цаазлсныг мартаагүй л байгаа штэ. Дөрвөн бол. Яг одоо тэгээд өс аавна гэд сэлэн барьж гүгээгүй л байх. Тэгвэл таагүй л байж таарна шүү дээ тий. Тэгээд тэр бас нэг холдох сэдв болсон байх. Өгөөдөө гүйгийг гэж хэлэхгүй байгаагийн цаана зүчийг болохгүй мэрэгд цустай болохгүй гэд хаан ширэнд залгамжлуулахгүй үстэй. Тэр нь зүч нь мэрэгд цустай ч юм уу биш ч юм уу тэрийг хэн яаж мэдлээ. Ер нь бол Чингисийн хүү байсан гэд хоёулаа зүчийн тухай дугаар дээр амар нотолсон тий. Тэгвэл тэр үед хүмүүсийн дунд эргэлзээ байна шүү дээ. Тэгэхээр наадах чинь их улсыг хаглах сэдв болж эхэлнэ шүү дээ. Тэгээд одоо гүйгийг бас тэгвэл яах юм? Байж болно шүү дээ. Энэ чинь хөөе нөгөө хотдуугийн охин дөргөний хүүхэдчтэй гэдэг ингээ явал асуудал үүсэх магадлал өндөртэй тийм үү? Би бол тэгж бодоод мань хүн хэнийг гэж гэрээсэлсэн болов гэж бодоод байгаа. Ширмүүнийг гэж. Хоёрдугаарт хэнээс дөрвөн хатнаас гарсан өөр хүүхдүүд байгаа шүү дээ. Хэн байна? Годан байна. Төвдгийг эзэлсэн ноён. Ээжтэйг их тарав. Годан. Ээж нь юу нөхрөөгөө нас оронгот хааныг нас оронгот бас бэт үлчиж байгаа шүү дээ. Үр гүйцэтгэгч. Тэгээд үр гүйцэтгэгч болонгуудаа Махмуд Ялвачийг гусаад, Чингайчинсан гусаад, Илүүж гусаад тэгээ барьж цааслахсан чинь нөгөөдөл нь цухтагаад Годан дээр хүүгээд очиж. Тэгээд Годан руу юухан дөргөн хатаа илчээ болоод наадуулга нааш навчиж
тушаа гэдгсэн чинь гадаа өдөөс нь хийж өргөж байгаа байхгүй. Тийм байдгүй маа. Хаан томилогдсон хойно энэ хүмүүсийн үзээр шийднэ. Өөрөлдвөл чи зарах шүүхгүй. Ээжийг ээлж штэ. Тэгээ тэрнээс болж тэгэхээр тэр чинь ерөнхийдөө бас тэр ээжтэйгээ тааруухан тий ийгээд хэн болвол хүчүү харин өөр хатны хүүхэд юм байгаа. Тэгэхээр зэрэг нөхөр бол тэр талаа бариад хонгироод талаа барьсан бодлого барьсан болов уу гэж боддог. Тэгтээ одоо яах вэ? Мань хүн нас орцсон. Тэгээ одоо натраад гэрээслээ бичиж үлдээгүй тамга тэмдэг тавилаагүй тэгээд нөгөө өрг гүйцэтгэгчээр дөргөн гараад суучихсан. Би Батхааныг нутаг уцааг өгөн том шалтгаан тэр вэ гэж хардаг. Манай хүн чинь Европын дайны дуусгаад нутгийн зүг жолоо эргүүлж байгаа шүү дээ. Тэгээ явж ижсэн ижил мөрний тэнд ирэнгүүтээ би модлоо би очиж чадахгүй нэ гэж сүбэдэг явуулчихж байгаа. Яагаад тэгж байгаа юм гэхлээр Батхааны чинь дөнгөж буцаад хөдөлж яхад нь цагаад танаас сурчиж байгаа. Алтан уургийн хамгийн ахмад нь энэ үед чинь тулуунаас орцсон байсан тий. Тэгээд цагаадаа байхгүй болчихлоор алтан уургийн хан хөвгүүд дандаа ач нарын асуудал болж байгаа шүү дээ. Хөвгүүд бүгд бүтэж байгаа юм чинь. Ач нарын дундаас хамгийн одоо бэрттэй нь бат тий. Баттай өрсөлдөж байгаа нь гүйг болчихж байгаа. Тэгээд хааны үүрэг гүйцэтгэж байгаа одоо тий хааны үүрэг гүйцэтгэгчээр дөргөн болчихлоор бат шууд ойлгож байгаа шүү дээ. За дугуй нөгөө тийш өнгөрчих юм байна гэж тий мэрэгддэг. Уул нь юу шүү дээ? Уул нь үүрэг гүйцэтгэгчээр бэхэрний мөгөө хатан байх шүү дээ. Тэгсэн чинь мөгөөч нөгөө Чингис хааны хатан байжгаад өгөөдөд уламжлагдж ирсэн хатан шүү дээ. Тэгсэн чинь мөгөөч бас бараг зэрэг нас урчиж байгаа. Өгөөдөд зэрэг. За тэрнээс болж хор морны тухай таамаг явдаг. Ер нь бол гинт нэг ахын хүмүүс зэрэг төрүүчийн анги дээр чи намайг гатгаж байгаа цагаадыг хорлсон бай гэж хэлүүлэх гээд байгаа мүү гэсэн чи хүмүүс тэрийг итгээд цагаадыг дөргөн хорлсон байна гэж явдаг. Тийм баримт байхгүй шүү. Тэгвэл хэнд ашигтай байсан бэ гэвэл дөргөнд ашигтай байсан нь мөгөө өгсөн бас дөргөнд ашигтай шүү дээ. Тэ? Бэхэрний мөгөө юу хааны үүрэг гүйцэтгэгчээр дамжигдсан бол гүйг ханаар сум гэдэг баталгаатай биш. Та ер нь хаадын тоглоом биш хаттын тоглоом л ярих гэдэг юм байна та. Гэхдээ хаадын тоглоом чи хаттын тоглоомтой ингээ хойлолтой шүү дээ. Дээрээс нь нөгөө дайны нөхөрлөлд орж эхэлж байгаа байхгүй. Дайны нөхөрлөл ягаад орж эхэлж байгаа? Цэргийн нөхөрлөл тий. Ягаад орж эхэлж байгаа гэхээр баруун зүгийн дэнд баахан залуучууд цуг явсан шүү дээ. 13 анги цуг явж байгаа шүү дээ. Яг хоёр хуваагдсан л да. Очоод гүйгийг дагсан нэг хэсэг, батыг дагсан нөгөө хэсэг ч гэдэг юм. Тэгэхдээ тэр хоёр хуваагдсан тэр хуваагдлаас чинь одоо жишээлбэл батын талыг баримталж байгаа хэсэг хаан гүүүд гараад эхэлчихэж байна. Хадаан, мөнгө тий гэх мэтэр. Гүйгийн талыг баримталж байгаа бүрий аргасун гэдэг. Ингээд гараад эхэлчихэж байгаа юм. Тэгээд гүйгийгээ дэмждэг хэсэг нөхдүүд байна. Батын бодлогыг дэмжиж байгаа нөгөө хэсэг нөхдүүд байна гэдэг. Ингээд 1242-оос 46 он хүртэл 4 жил дөрөв хатан чинь хуралдаа болох гэж чадахгүй. За энийг бас хоёр янзаар тайлбарладаг юм анаах. Түүхчд. Нэг хэсэг нь бол хуралдаа болох гэж чадахгүй. Ягаад гэвэл зүчийнхэн ирдгүү. Батхан гүргээд ингээд байсан учраас гэж. Нэг хэсэг нь тайлбарлаж байгаа. Нөгөө хэсэг нь бол дөрвөн ерөн санаатай. Засгийн эрх барьж ийн гэдэг чинь гоё шүү дээ тий. Тэгээ мань хүн чинь тэгээд нэг амаг бүх Чингис хааны үеийн сайтуудын хөгөө явуулчихсан. Фатима гэдэг нэг олзны им татвар им дөргөн хатантай хошуу нийлээ суудсан. Төрийн иргээг Фатима мэдээд авчдаг. Тэр бод Годон хааныг хорлж алсан хүнийг Фатима гэдэг тийм хардлага тэр үед явсан баг. Сүүлд нь Фатимаг цаазаар авахтаа тавьж тулгсан ялны нэг нь тэр. Тэгэхээр зэрэг бас нэг тийм хөлбөр байна. Тэгээ сүүлд нь бүр бүх юм хяналтаас гараад эхлэхээр гүйг ирээд тэгээд засгийн эрхийг аваад ээжигээ гэрийн оройнд хийгээд Фатимаг цаазлаад бас нэг тийм хөлбөр бас байж болно л доо.
кино зохиол бичих гэж байгаа хүмүүс тий. Хоёр дахь хувилбар бас байж болно. Гэхдээ амар хувилдаа мөвлдааны юмнууд явж эхэлж байгаа байхгүй. Тэгээд гүйг дээр бол юу гэж байгаа юм да ширмүүч ач хүү болохоор юу гэж байгаа. Ер нь бол одоо тэр чинь хатан гүйг шүү дээ гэдэг ингэчлэр нөгөө ширмүүч нь зүтгэж чадхаа болчихж штэ. Дээрэс нь цагаатай чинь нас барахта бүтгэний хүү хар хүлгийг хаан болгоно гэж гэрээслэд нас барж байгаа штэ. Тэ? Тэгэхэд гүйг гарч ирэнгүүт тийм байдгүй чинь дээдл нь амьд байхад ач мач нар яаж хаан ширээд суудыг хар хүлгийг тавихгүй гэдээ болиулаад 9 даваг юу ч цагаатай улсын хаанаар томлоо явуулчихж байгаа. Нэг талаас өөрийнхөө архины найзыг томилчихж байгаа юм шиг. Тэ? Яг тийм хөтөд байсан юм уу? Ер нь бол тэр тухай бол тэмдэглүүд бий. Тэр нөхөр бол очичоод ерөөсө төрсөг өдөрцсөн юм байхгүй. Ерөнхийдөө өдөр болгон галамцуу ингэсэн гарацтай нөхөр яваад тэгээд яг төрсгөө өдөрчсэн хүн бол энэ жижигхний охин оргино өдөрчсэн. Тэр бол баримт багттай. Ер нь оргино ч бол цагаатай улсын хэргийг бараг 10 хэдэн жил барьсан хүн шүү дээ. Яг хаадуу солигдол гэдэг. Гэхдээ бүгд тэр оргинотой суугаалгаа болоод байгаа болохоос ш. Тэр нэг талаас тийм. Нөгөө талаас гүйг бас юу гэж байгаа байхгүй. Ширмүнд ойлгуулж штт. Ач болоогүй. Чи харж байгаа үз? Хар хүлгийг бол суулгахгүй. Ачнд суух болоогүй. Орноос нь бие 9 даваа суулгаж байна гэдэг. Ингээд эн чинь бас нөгөө талаар хүнд өгж байгаа мессеж юм л да. Ширмүнд өгж байгаа. Олон юм бити бодооч гэдэг. Ингээд нэг юм тоглолтууд явсан баг. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm. Одоо ингээд хоёулаа энэ бол бас нэг тийм бүрэн жигүүн биш л дээ. Бүрэн зураг бол биш. Бүрэн зураг биш. Гэхдээ ерөнхийдөө энэ юуг нь харчиж болно. Одоо би чамд 9 давааг хэлчихлээ 9 мөнгө. 9 мөнгө гараа тий. Одоо жишээлбэл хинээс өгөөдөө хүүдээс гүйг сууж байна тийм үү? Гүйг тэгэхэд бол энэ юуныхан толон дөрвөн хүү бол хараад байж байгаа. Хараад байж хат их учиртай. Ягаад гэвэл мөнгө баруун зүгийн дайнд явсан. Хүлэгүү баруун зүгийн дайны төгсгөлд очиж оролцсон. Европ хэсэгт очиж оролцсон. Тэгээд энэ үеэс эхлээд мөнх батын хооронд их харилцаа, дотн харилцаа тогтсон харагдаад байна. Хоёрдугаар тэнд би Сүбэд Баатар амар үүрэг гүйцэтгсэн байх гэж харагдаад байна. Яг бол Сүбэд Баатар өгөөдөөтэй нэг тийм татаа харилцаатай биш. Манай өнөө чи өмнө зүгийн дайны үед нөгөө Дунган бомбны тэнд нэг хэсэг сэргийн ялагдахад өгөөдөө хусч хаях гэдэг тулуун өмөрөд байгаа шүү дээ. Тэг. Яг гэвэл өгөөдөө хуурайхтай ч тулуун хүн мөнхийн торгон цэргийн одоо юу хишгтэн цэргийн захирагч. Тэгээд хэнийг өгөөдөг нас ураад гүйгийг хаанчилж явах үед нэг сонирхолтой юм нь одоо энэ Валерий Зликостовын номон дээр юу дурдсан байл. Мөнх өмнө зүгт хятадын дайнд байлдаанд яваад байгаа шүү дээ. Тэгэхэд нөгөө урайхтай Батын хажууд очсон байна. Тэнд нэг тийм холбоо өргөж яваад байгаа. Ер нь бол Сүбэдийн ер нь тэгээд юу баруун зүгийн дайнд дуусч, Хевчагийн дайнд дуусчаад мань хүн нутагтаа хүрээд ирж байгаа шүү дээ. Тэгээд нутагтаа ирчээл тэнд байгаад байгаа. Нэг мөнх юу гүйгийн эсрэг ил далд илдэг бослог гаргасан шинжгүй. Гэхдээ нэг тийм юу гэх юм те хүчний төв тэнд ингээл байгаад байгаа байхгүй. Баттай ойрхон, тулуун хүнтэй ойрхон нэг хүчний төв. Гүйг яач чадахгүй, дөрвийн яач чадахгүй нэг тийм нөхөр. Тэгээс үлдэн гүйг чинь та хоёроос энэ өмнө зүгийн дайнд явах гэж цагаан жанжтай хамт хятад руу туугаа явуулчихж байгаа байхгүй. Тэгээд харахаар зэрэг энэ хоёрын холбосон цэг нь Сархагтааны бэхий хатнаас гадна хэм байгаа байхгүй. Сүбэдэ байна. Сүбэдэ түүний хүү урайхтай. Мөнхийг бол ер нь нэгдүгээрт цэргийн жанжны хувьд маш их хүмүүс хүнддэг. Хоёрдугаарт мань хүнийг
бат хүндэтгдэг байсан байх магадлал маш өндөртэй. Яг гэвэл хин чин мөнхчин болж жишээлхэд төвхөн тэмдэглэж үлдснээр бол Киевийг эзлэхэд хотын хэрмэн дээр өөрөө биечлэн зэрэг авч байлдаж гарсан хүн гэж тэмдэглэсэн байна. Ер нь бол хан хөвд цэргийнхээ урд явна гэдэг бол Монгол цэргийн журманд бол нэг тийм хүлээж авах зүйл биш байхгүй. Хулан хатны хөвлөгийн чинь тэгж явж иж коломны төр гэдэг тулдаанд алагдсан шүү дээ. Тэгэхэд мөнгө бол өөрөө тэгж явсан байгаа. Тийм учраас тийм цэргийн сайн жанжин гэсэн утгаар нь Сүбэдээ ч их сайн байсан баггүй. Тэгэд хүүгийнх нь те хүмүүжүүлсэн хүн юм чи. Батчтайгээ тэрийгээ дагаад их сайн байсан харагдаад. Монголдо болохоор зэрэг гүйгийн одоо дөргөнд их дургуутсан улсууд гүйгт бас нэг тийм таатай биш болж эхэлнэ шүү дээ тий. Тэгээ гүйгчний худаахаа 2 жилийн дараа мань хүн чинь нас орчиж байгаа шүү дээ. Плана Карпинигийн номон дээр бол гүйгийг Баттайхан хорлж алсан гэсэн бас тийм улаан цагаан тийм бичээстэй байдаг. За Плана Карпини хүмүүсийн одоо ховживэр бичсэн байх гэж бодъё тий. Нэг тэгэл Ромоос ирсэн нэг муу Паплам илчил тэгэл манай ордны дотоод нарийн мэдээгүй зүгээр хүнээс ингээд сонссон чинь тэгсэн гинэгээл яатсан байж магадгүй. Тэгэхдээ гүйгийг бол 2 янзаар бичээд байгаа. Нэг хэсэг нь бол би их муу хүн байсан. Тэгээд одоо тессэнгүй дээ гэсэн маягийн. Нөгөө хэсэг нь бол үе ялаа гэж харин ч одоо их цаг жавхлантай яг давлуун өнгөрөөдөө. Тэгэхдээ цаг жавхлантай мундаг хүн байсан юм чинь 40 эд настай хүн шүү дээ. Тэгээд Монгол нутгаас хөдлөхдөө одоо ер нь аав амьд байхдаа надад өгсөн газар одоо усаагаар надад илүү их тохиромжтой би тийшээ явлаа гэдэг имэйл рүү яваад өгч байгаа хгүй ч одоогийн Шинжааны баруун хэсэг. Тэгэхээр хүмүүс одоо чи яах гэж тийшээ цэрэг аваа явж байгаа. Энэ яг Баттай байлдах гэж явж байна гэж. Хүмүүс тэр үеийн хүмүүс таасан байна шүү дээ. Тэгээ сархагтаа нэмэхий Батад мэдээлэл хүргэсэн гэж. Тийм яриа байдаг. Тэгээд одоо бол төгчд яг иргэний дан гарах гэж яхад гүйг нас орсон юм байна гэж. Их сонин нас орж байгаа тийм. Тэр чинь бас хинт ашигтай вэ гэд нөгөө киноцоход бичих хүмүүс хинт ашигтай вэ гэд ингээд хөгжүүлээд явах юм бол энэ ч бас нэг биед бас айгүй том сүжет явж байгаа байхгүй. Батын тагнуулууд ингээд ордон мордноор яваал гүйгийн юунд те гүйг тортой арих өгч юм. Эсвэл гүйг нь арих үүж байгаа дугцж биш магадгүй. Тэр үеийн хөргөө ач нарын үеэс эхлээд бол арихтны асуудал их хүндэрсэн шүү дээ ер нь. Тийм зүйл байна. Тэгээд гүйгийн дараа тэгээд нөгөө тулуун удмынхан хаан ширийн сууж эхэлж байгаа. Энэ дэр чи нөгөө түрүүний яриад байсан дөрвөн хатан ч одоо баг хаттын тоглоомд энэ 4 жил хийж гин. Тэрнээс хойшооч хийж гин. Тэрнээс хойшоо нэг шалаагүй зайлвал тэгээд Фатимагийн барьж яваад цэвэрлэгээ болцсон. Цэвэрлэгээ явцсан. Тэгэхэд хин гүйгч нь бол нөгөө нэг хөөгцөн сайдуудыг буцаагаад ордонд авчираад тэгээд ер нь ээжиг эсвэл одоо эс тоосон байдалтай байсан баг эсвэл нэрийг 90 оройд байлгасан. Тэгээд дөрвөн хатан бол тэгээд удлаа өгсөн. Нас орцсон. Сүбэдэ Батар ч одоо нөгөө социалтын зэдэн болгоо үлдэхтэй адилхан яач бол түүнийг тийм дангар амтнал үлдчихээ зовлонтойгод байсан юм шүү. Хаана. Сүбэдэ Батар чинь гэхдээ мөнхийг хаан суухыг бол үзэж чадаагүй. Гүйг нас ороод Сүбэдэ Батар чинь тэгээд тэр жил нь юм уу гүйгийн дараах нас орчиж байгаа. Манай үед чинь 1248 юм уу 49 оны хэрэг ерөөдөө таамагладаг нас орсон хугацаа гэдэг. Тэгэхдээ нөхөр бол ингээ бүх юмнуудыг бэлдсэн байна л гэж би хардаад байгаа ухаантай байхгүй. Би Сүбэдэ Батараар ном бичиж байгаа л да. Тэгээ ингээд тэр бүх юмнуудыг ингээд их сурвалжуудаас нь ухаад ингээд үзээд байхаар ер нь суурийг нөхөр бэлдсэн ба. Мань хүн хизээч гүйгтэй сайн байх үндэслэл байхгүй. Аав танчныг тийм сайн байгаагүй. Гүйгч гэсэн тэр дайны үеэр ер нь бол цэргийн захирагчаа хинбэ чи гэж хэлчээ явцдаг. Монгол цэргийн дарга гэдэг бол Сүбэдэ Батар бол тийм хүн хизээч татаа хандахгүй шүү дээ. Ойлгомжтой. Мөнхөд бол татаа хандах нь ойлгомжтой. Ягаад гэвэл хүн мөнхийн шадар туслагч нь байна. Дээрээс нь мөнхийн тухай их тэмдэглэсэн байна лээ. Хятадын дайнд явбал ер нь ингээд нэг дундуур нь
чөлөө мөлөө аваад ирнэ шүү дээ одоо. Тэгтээ цаав сүйтэй хатар дээр ордог. Зөвлөгөө авна гэдэг. Тэгээд чи хүн харахад нэг тийм зижигтэй биш байхгүй. Чи танд явчих чи Монголын хамгийн номер 1 цэргийн жинжээс зөвлөгөө авч байгаа юм чинь. Яг ямар утгатай зөвлөгөө аваад байсан бэ гэдэг бол бас асуултыг дэмждэг байж магадгүй. Хүү яагаад тэгээ Батын хажууд очиж уучиж байгаа тэр үед бас асуулт нэмэгдсэн. Гүйкан чинь хэрвээ хорлогдсон гэж тооцвол сүбэдэ хорлцсон байж болох уу? Сүбэдэ өөрхий тийм юмар Арайч. ордог ч хүн биш байсан баха. Гүйгийг хорлсон хэрвээ бүр хоёулаа хор өгсөн байж магадгүй гэж хардах гэвэл сорхогтааны авир руу явж магадгүй. Гэхдээ энд бас хоёр өөр эмэгтэй хүн байгаа шүү дээ. Сорхогтааны бол Хэрээдийн жахан амбуг анх. Ер нь бол. Дөргөн чинь бол мэрэгдийн одог анх. За тэгээд нэг нь бол одоо Монголын Атат тасны удмын хүн биш шүү дээ. Хэрээдүүд бол Монголын төрд ингээд яваад орсон. Тэр дундаа жахан хамбуу бол анханасаа Ванхан анхасаа салж Тэмүүжингийн хажууд ирсэн хүмүүс шүү дээ. Тийм ч учраас энэ Сархагтаныгийн ихч дэрий чинь Чингис хаан өөрөө хатан болгож авчаад дараа нь жахан хамбуу бослог гаргасан учраас гээд зөрчтэй ноёнд бэлгэлчихэж байгаа шүү дээ. Ибага бихи. Сархагтаныг гэхдээ тулгаас салахгүй салгаагүй үлдсэн ба. Тэгэхээр зэрэг энэ хоёр ч бас төрд эерэг хандж байгаа, сөрөг хандж байгаа хоёр хүмүүс харагдаж байна. Гуравдугаар Сархагтаны бол асар ухаан зарсан эмэгтэй байна гэж би ярьдаг байхгүй. Мэдээж тэр чинь нөхрийн хаан ширээ суух ёстой гэж үзэж байгаа гатгаад байгаа хүмүүс байсан байна гэж би чамд яриад штэ таамаглалтай. Би хэдэн жирхэг байсныг мэдэхгүй. Нэр усан ч байхгүй. Тийм портфолио үлдэв. Гэхдээ тийм байсан болоод тулуу ингээд байгаа штэ. Хоёр тэгэхэд тэр суур хинд байгаад Сархагтаныг байгаад байгаа хөөхгүй. Тэр дэмжигчдийн суур. Тэгэхээр Сархагтаны хүүдээ ухаантай, мэрэгэн, чадaltaй хүмүүс болгож хүмүүжүүлснээрээ мань хүн тэр суурин дээр кандидат бий болгож шээ. Нэр дэвшиж бий болгож. Та түр нөгөө дөргөн хатан төрийн эргэлт хийх ч юм уу. За төрийн эргэлт гэхэд одоо хайшиж. Ямарсан цэвэрлэгээ өөрөө хийгээд дараа нь өөрөө цэвэрлэгэнд өрцөн шүү. Тухайл бол нөгөө Махмуд Ялавич эсвэл хин Илүүчцэн энтри чинь цэвэрлж штэ. Тий. Явуулж штэ төрөөс холдуулаад. Зүгээр их сурвалжуудын имийг уншаад байхад бол энэ Чингис хааны одоо хуучин сайднар гэж штэ. Мэргэн сайднар гэдэг. За тэр мэргэн сайднар дөргөнтэй яагаад зөрчилдсөн бэ гэхэлэр Бөгөөдөө хааны гэрээсээр явах ёстой штэ л гэсэн юмнаас хэлсэн юм шиг. Ширмүүн штэ гэдэг. Тэгэл нөгөөдөг чинь зайлуулах ажил ихсэн баг. Тэгээд тэр нь өөрөө Монголын ноёдын дунд хагарал үүсгэсэн, дургуутсал бий болгосон гэдэг нь юугаар харагдаж байна гэхээр энэ хиний Тэмүүгэн очигны бослогоор харагдаж байгаа байхгүй. Бослогч гэжтэй. За яг Тэмүүгэн очигн бол цэргэлээд хараарнлоод өгч ирсэн. Яг тэр үед нь Эмилиэс хин гүйг цэрэгтэйгээ хараарнлоо орж ирсэн байгаа. Мэдээж гүйгийн цэрэг илүү олон доотой байсан. Тийм учраас Тэмүүгэн очигн одоо тэр их сурвалжуудаар бичснээр бол гүйг намайг буруу ойлгочлоо. Би хараарн дээр ирж бүр асуудал ярих л гэж ийсэн болохоор хаан ширээн сунхан асуудал байгаагүй шүү нөхдөө гэд нөхөр буцаа ивчиж байгаа юм шүү дээ. Тэгээ гүйг хаан ширээнд сунгуудаа Тэмүүгэн очигны хэргийг шүү гэд зүвчийн хүү орд идсэн мөнх хоёроор одоо комисс ахлуулж нөгөө хоёр чинь хиний Тэмүүгэн очигны хэргийг шүүгээд тэгээд Тэмүүгэн очигныг бол цаазаар аваагүй Чингис хааны отгон дүү гэсэн утгаар хамаг ард иргэдийг хурааж аваад тэгээд тэр хажууд нь байсан ноёдуудын цааслаад ингэж асуудлыг шийдсэн байна. Энд чи юу харуулдаг вэ гэж отхон хүн сууж болно гэдэг бодлол тэндээс гатгаад ахгүй. Тэр чин дараа нь ховлын хайрыг бүх хоёр дээр гарч ирнэ. Тэгэхээр ингээд энэ юм чинь яваад байна шүү дээ. Тулуу дээр нэг гарлаа. Тэмүүгэн очигн дээр дараа нь 1244 хүн баг. Энэ болсон үйл явдал. Тэгээд дараа нь ховлын хайрыг бүх хоёр дээр дахиад нэг гарч ирнэ л дээ. Тэгээд энэ нөгөө хаан ширээний тоглоомч хэд хэдэн ингээд хоорондоо зөрчилдсөн зарчмууд байгаа учраас ингээд яваад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь ерөөсө Чингис хаанаас удалгүйгээр тэр эсрэг талаа цус өшөөсгөл удам өгсөгаар нь бүтэн цэвэрлдэг устгадаг чинь удалгүй бий болсон юм шүү дээ. Ер нь мөнхөөс мөнх хаанаас хойш. Мөнхийн үеэс эхэлж байгаа. Мөнхийн үеэс хойш. Тий. Ер нь бол өмнө нь бол тэгж алтан ургийн хүнийг цаазлна гэдэг бол энэ дөрвөн салаач нь дөрвөлөө цуглаж ягаад энэ хөрөнгөөр болохгүй нэг цаазлыг шийдэхлээр цаазалдаг болохоос биш
панк гэдэг нэг 40 хүн гарч ирээд нэг заслаад идэг юм бол байхгүй. Байсан. Байхгүйсэн. Мөнхийн үеэс гарч эхэлж байгаа. Тэрэнд бас утга учир байна л да. Ягаад гэвэл хин өгөөдийнхэн ягаад залхамжилж чадаагүй юм гэдэг асуудал гүйгийг. Огуул гаймш гэд хатна суусан шүү дээ. Гүйгийн хатан. Одоо Бэтэр тий. Огуул гаймш нахуу хожаа гэж хоёр хөлтэй байсан. Хожаач гэж. Хожаа гэдэг нь энэ мусульманы судрууд дээр бичээд байгаа маа. Ер нь бол хүчүү юм шиг байгаа. Би бол хүчүү юм байна гэдэг байгаа. За нахуу хүчүү гэж хоёр хүү байсан. Хоёулаа ээжтэй юм уу? Энэ нэг тийм өгөөдөө удамд нэг тийм сони байдаг. Санаж нь дөргөн гадаан хоёр муу байсан. Гүйг дөргөнтэй ч муу байсан байх гэдэг юм. Шашны нөхцөл байдал ажиллах уу тэр нь? Юу юм бэ? Энэ чинь төрсөн хүүхдүүд нь шүү дээ. Тэгээд яг нь Тэгэхээр чинь сархагтайныгийн хөвүүд ямар вэ? Шал өөр гоцтой тулан хөвүүд. Өгөөдийнхэн бол ерөөсө хоорондоо үзэгдсэн байхгүй. Тэгээд яваагүй. Тийм учраас нөгөө тэр бужигнаан тэгээд дээрээс нь юу нөгөө дөргөний бужигнааныг мартаагүй байгаа шүү дээ. Гүйч 2 жил болоод нас орж байгаа юм чинь. Дөргөн яаж бужигнуулж яла тэрийг мартаагүй үйжсэн чинь араас нь агуулга юм шиг гээд тэрнээс ерөөсөө дутах юмгүй. Тэгээ хөвөттэй юм уу үздэггүй нэг бас нэг юм агуу төрийн толгойд ороод ирж байгаа байхгүй. Агуулга юм шиг бүр ил цагаан битсэн бидгийг ерөөс төрийн хэргийг төрийн бодлогоор шийдээгүй дандаа ингээм мэрэгд бөө мөө тийм одоо нөхдүүдийг авчирч тэднүүсээр шийдүүлдэг байсан гэдэг. Тэгээ энэ чих богино бодолтой хүн байсан гэдгийг Андре де Ланжумо гэдэг Францын 9-р Луи хааны элч хар хоринд ирж байгаа шүү дээ. Илжигтэй ноён Персид байсан Монгол цэргийн командлагч илжигтэй ноён Гүйг хаан битээр Христосын шашинд орох гэж та илчээ явуул. Тэгээ бүгдээрээ сайхан нийлж байгаа энэ хэдэн мусульмануудыг өстө дуусгаад үгүй юм уу гэгээд тэгээ Луи хаан ч баярлаад Андре де Ланжумо илчээр хар хоринд явуулсан чинь нөгөө яваад очисон чинь нөгөө Гүйг насвар загуулга юм ш бэт болоо суудсан нөгөөх нь чи яасан баг бэлэг өчирч байгаа чи одоо манад бүр дагаар ордохгүй бол бид нар очиж та нарыг хүүс тэмтрэх шүү. Ухааны юм яриад тэгээд нөгөө амар том эвслийн төлөвлөгөө нурж унаа. Тэгэхээр тэр авгаа бол ямар ч тийм юутай биш. Алсын бодолтой биш хүн болж таарад байгаа. Тийм учраас нөгөө бусад удмынхан дургуутсч эхэлж байгаа. Энэ одоо өгөөдөө их дотор ойлгохтой юм алга. Тэ? Ер нь одоо яах юм бэ? Дээрээс нь энэ хин Ведерфорд номон дээр дурдсан байдаг. Энэ чичээхэн чинь нөгөө нэг юу яасан штэ. Ордын захирагч удууга бэхийн хүүтээ суусан штэ. Чингис хааны охин чичээхэн чинь. Тэгээ чичээхнийг өгөөдөө насварсан дараа чичээхнийг насварсны дараа өгөөдийн зарилгаар ордын ноёдуудын 4000 охины хүчинсэн. Тэгээд эзэмшлийн хурааж авсан хэрэг гарсан чичээхнийг насварсан гэж чичээхнийг алсан юм шиг. Тэгээ алсан явдал нь дахиад ширмөн суух ёстой юу гэдэг асуудал байсан болов уу гэж би таагаад байгаа. Тэгээд энэ бүхнээс хамаараа тэгээ Батхан чинь сүлд нь хэлж байгаа шүү дээ. Энэ өгөөдөнхөн чичээхэн хичээг алсан. Чингис хааны охиныг алсан. Ийм хүмүүс яаж хаан сууж болно гэж. Харин энэ мөнх бол хал үзэж хашир суусан. Жаргал зовлон үдсэн энэ хүн бол хаан суух хэрэгтэй биш үү гэж. Ингэж юм болж эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг өгөөдөө удмаас тулуу руу шилжих, тулуун удам руу шилжих үйл явцыг цаана бол Сүбэдэ Баатар түүний хүү Урянхтай, Сархагтайны хатан, за тэгээ Зүчихэн. Цагаатай бол ингээд дунд нь ингээд яг юу байхгүй. Илхан тус үсэг байгаа юм шүү дээ. Тэгээд цагаатайхан гайл зарим нь ийшээгээ хазаагаал, зарим нь тийшээгээ хазаагаал. Энэ дээр бас их сонин юм байдаг. Жишээл хадаан бол тулуун удамд айгүй өмчөр явсан. Яг гэвэл хадаан чинь баруун зүгийн дайнд, Хевчаагийн дайнд мөнхтэй хамт явсан хүн шүү дээ. Тийм учраас тэр хоёрын цэргийн нөхөрлөл гэж нэг хүчтэй юм байна л да. Тийм учраас энэ өгөөдөө тулуунхны хооронд мөргөлдөөн болоход бол хадаан мөнхийн талцсан. Цэргийн найзаа өмөрж штэ тэр хүнчтэй гэдэг ч юм уу. Байдар цагаатай хүү Байдар бол бас мөнхийн талцсан. Тэгэхэд бүрий эсрэг талд нь Гүйгийн талд
угаасаа мань хүн чинь Явчаагийн дайны үед гүйхтэй нийлж баттай муудалцаад нутаг ботсон штэ. Гэх мэтийн ийм цэргийн нөхөрлөлийг дагсан ийм зөрчлүүд энд бас орж эхэлж байгаа. Тэгэхдээ Батын тал ягаад давмгаалж байгаа юм гэхэлэр баруун зүгийн дайнд явсан нөхөө залуус чинь одоо бүгдээрээ төр барих улсууд болоод гараад ирж штэ. Аавууд байхгүй болсон. Тэгэнгүүт нөгөө төлч өөр өөрсдийнхөө үзмжээр асуудлаа шийдэж эхэлж байна. Тэрэн дунд бодлоготой явснараа сорхогтой нэгэн дөрвөнхүү гарч эхэлж штэ. Энэ бол бас нэг тийм сонин үр дагуулсан юм. Мэргэн сайд Агдам буугийн амар сангийн тэргүүн түүхийн ухааны доктор Отгон Баярын Монголын гээгцэн түүх цовруулын шин дэвтэр болох Монголын гээгцэн түүх 3 ном хэвлэгдэн гарч уншигч таны гар дээр хүрч байна. Их түүхээ судалж эрдэм мэдлэгээ зузаалцгаая. Монголын хаадын тоглоом чинь түрүүний хэлсэн өрөндөө эсвэл арабч гэдэг юм хаттын төрөөс харьцуулахад хаттууд их холион бантаа утгаж байнга шилжилтийн моментуудаар гарч ирж асуудал шийдвэрсэн юм шүү. Тэд үнэ. Энэ нь баг хаттын тоглоом гэж бас нэг зүйлээ гаргаж болохоор л Хаад ба хаттын тоглоом гэх юм бол уул нь нөгөө юу англиар бол Game of the Thrones гэдэг чинь хаан ширээний тоглоом шүү дээ. Хаадын тоглоомч бас биш. Хаан ширээний тоглоом гэвэл тэнд чинь хаан, хатан, гүнж одоо янз бүрийн улсуудын тэр нөгөө цэргийн өвсөл энэ төр бүгд орж ирэхээр юм байгаа. Нөгөө талаас чи ингээ харах юм бол нэг юм анзаарах хэрэгтэй. Хонград хаттын удам бол аюу нөлөөлнө. Сүүлд нь ингээл энэ хурчууд энэ дундад Аз цохиж явсан чи яаж яваад энэ ярахт очив гэдэг тэгэхээр зэрэг хонград ээжүүдийн хоорондын холбоонууд нөлөөлдөг. Аюу тийм сонь юмнууд гаргана. Одоо тэгээд юунаас ариг бүхийн удмын сүүлд нь Илгаанд улсад нэг хаан суусан шүү дээ. Тэр чинь ойр дээжийн удмаар ингээд дамжаад Илгаанд бүр хаа байсан тийшээ удажж байгаа жишээний. Тэр хаадын тоглоом бол их сонь юмнууд гаргаж байгаа. Цэргийн нөхөрлөл бол бас тэгээд энэ аян дайнд цуг явсан улсуудын ийм сонь нөхөрлөлүүд харагдаж байгаа. Тэгээд Сүбэдийн удам жишээлхэд бол ингээд 3-4 үеэрээ дамжаад тулууханд айгүй үнэнчээр зүтгэж байгаа байхгүй. Жишээл одоо ингээд хувлын ариг бүхний хоорондын тэмцэл эхлэхэд бол урайхтай жанжин чинь эргэлзээ байхгүй хувлын тал орчиж байгаа шүү дээ. Бас эн чинь хоёулаа тулуун шүү дээ. Аав нь. Тэгэхдээ хувлын бол чиний цэргийн найз байхгүй. Ер нь бол тий. Тэгэхээр чи хэнийг талд орох чи цэргийнхээ найзын талд орж шүү дээ. Хувлаатай хамт далийн улсыг эзлэхэд цэргийн захирч авсан хүн гэдэг ч юм уу. Тэгээд дараа нь хэний хүү ажуу. Урайхтай хүү ажуу чинь хувлын одоо мундаг цэргийн жинж байгаад сүм улсыг эзлэхэд гол үүрэг гүйцэтгээд явж байгаа чинь гэдэг ч юм уу. Ингээд айгүй тийм сонин дүр зураг гарч эхэлж байгаа. Тэгээд бид нар тэгж нэрлэхгүй ер нь бол өрөндийн судлаачд бол яг энэ гүйгээс хойш хаан ширээ мөнгөж хилж байгааг бол тулуун хувьсгал гэж нэрлэдэг. За. Tuluid revolution гэж. Яг тэгвэл хаан ширээ нэг удмаас нөгөө удам руу шилжиж байгаа юм. Тэгээд мөнхийг хаан ширээнд суулгахын тулд бат их зүтгэсэн. Бат бол их бодлоготой байгааг нь харагдаж байна. Зүчийг хаан ширээнд суулгахгүй асуудал байна шүү дээ. Тэр бол мартагдахгүй шүү дээ. Тэгэхээр уул нь бол Батөрөөс уугийвэл бэр байна уу байна, хамгийн ахмад нь мөн тэ юм л байгаад байгаа шүү дээ. Тэгтээ мань хүн суухгүй байгаа. Сууж чадахгүй гэдгийг мэдээд байгаа. Мань хүн очиж суучвал хагар нэгдгийг ойлгоод байгаа. Их Монгол улс хэд хаагна. Тэгэхээр би тийм нэр авч болохгүй. Би зүгээр энэ 50 далтан ордноо болгоод байж. Тэгтээ тэнд нэг хаан тавинаа гэд. Тэгээ ингээ харахаар одоо миний одоо цэргийн найз онжив мөнгө байна. Мөнхийг тавинаа гэдэг бодлого мань хүн гаргаж эхэлж байгаа. Тэгээд яагаад энэ хэний гүйгийн хүүхдүүд болохгүй юм бэ? Гэвэл энэ арай жижигхэн хичээл алсан. Энэ чинь алтан ургийн хүнийг цаазаар авахын тулд ийм тийм одоо эзэн Чингис өвөгийн өгсөн гэрээс үйжээд тэгэхэд ингэж ийм ажил хийсэн. Ийм ёс ус хийсэн хүмүүс яаж энэ хаан байж болдгийг мөнхийг л тавья гэдэг мань хүн чинь тэгээд байгаа шүү дээ. Тэгээд мань хүн чинь гүйгийг нас урсны дараа эхлээд юуны өөрийнх нь нутаг дээр хуралдаа зарлах гэж үзсэн.
Тэгсэн нөгөөдөл нь очихгүй. Цагаад өгөөдөө удмынхан. Яг гэвэл нөгөөдөл нь тэгж байгаа. Байж энэ чинь Монголд хийдэг шүү хөөе. Яг л бид нар одоо хөвчаагийн талд очих гэсэн. Хийвэл Монголд хийх ёстой шүү гэдэг ийм яриад байгаа байхгүй. Тэгэнгүүт нь окей тэгвэл Монголд хийгээд 3 түмэн зэрэг мөнгөийг дэмжихээр хүрээд ирж байгаа байхгүй. Ер нь бол. Яг тэнд бол мөнх баттай уулзахаар явсан гэж. Тэгээд мөнхийг буцахт нь хамгаалт гэдэг 3 түмэн зэрэг. Нэг түмэнгийн дүү бэрхэнд захираад нөгөө түмэнгийн бэрх чаран захираад төрсөн дүү нь 3 дахь хүү сартган захираад ингээд 3 түмэн зэрэг Монголын нутагт орж ирээд Берлинд ирээд буцаж байгаа байхгүй. Тэгээд тийм эсрэг тэгж айц болгоомжлол байсан юм уу? Төрийн эргэлт их өөр нөхцөлд байсан гэсэн юм. Өөр сонголт байсан гэсэн юм уу ханаас өөр. Яг тухайн үед. Гүү байлгүй яг одоо чи одоо тэгээд энэ хиний гүйгийн хүүд байж штт. Нах уу гэж бүдгээ годонгийн хүүд байгаа. Хадаан ягаад амбиц гаргахгүй байгаа юм. Бас их сонирм юм болж байгаа. Хадаан ч нь бол бусдыгаа удах юм бол бас дайнд явсан Баатар биеэ даасан сэрэг захираад энэ чинь өрмөнийг эзлээд божигнуулж явсан нөхөр штэ. Тэгээ байна хүн чинь бол мөнгөийг дэмжиж байгаа. Тэгээ ийм сонин харьцаанууд тэнд үүсчихэж байгаа. Тэгэхээр зэрэг өгөөдөн хүн хуваагдсан. Тулуун хүн нэгдмэл цагаатайхан бол дундад завгүй штэ. Тэндээ. Тулгуй дээр нэмэх нь зүчийнхэн бас дэмжлэг. Тэгээ зүчийг Батхан дэмжиж байгаа. Батхан яагаад дэмжиж байгаа гэвэл өөрөө сууж болохгүй юм чинь. Тэгэхээр мань хүн чинь кингмейкер болсон гэж штэ. Тэгээд тавьчаад тэр байтугай хэний Рубрукийн тэмдэглэл дээр үлээ бичээстэй байдаг шүү дээ. Батын элч, мөнхийн элч хоёр одоо таарахад бол мөнхийн элч доор нь суудаг байсан гэж. Ахын элчийн дээр сууж болохгүй гэд доор суудаг байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм хэмжээний одоо харилцаатай. Үүнээр дээр Батуул Алтан ордыг дангараа загссан үе байхгүй. Яаж тэр мөнгө Батд очиж элдв долоо юм ярих юм. Тэгэхдээ тэнд бас өөр тоглоомод явсан мөнгө чинь их айхтар бодохтой чи хүлэгүүг яах гэж баруун зүг рүү явуулж байгаа. Тоглоомоос олдуулж байгаа. Нэг талаас тэгж хэлж болно. Хүлэггүй байвал бас яач мэднэ тийм ээ. Нөгөө талаас чи вэ штэ Чингис хаан чинь зүчид энээс баруун тишээгээ чиний морины туурай хөрсөн газар чинийг шүгэ илжиж байгаа штэ. Хин баруун хуушаа гэж хэлсэн. Баруун хуушаа байж болно штэ. Иран Перс Алтан ордны мэдлийн байж болно штэ. Тэгэхэд мань хүн үлгүүг тийш нь явуулж байгаас цэрэг өгöd. Ягаад гэвэл хэрвээ дундад Аз дээр нэмэх нь Иран Перс гэвэл хятадаас хүчтэй улс гарна штэ. Тэгэхээр их Монгол улсын хүчний төв эндээ байх уу тэнд очих гэдэг чинь ойлгомжгүй болно доо. Одоо ингээ бүр стратегийн нүдлэр нь харах юм бол. Тэгэхээр мөнгө бол тийм ч гинэн хонгор тэгэж бат ахаа гэд дандаа үнсэдгүйгээд исэн хүн биш вэ. Цаагаараа бодлого явуулаад байна гэж би хараад байгаа. Тэгээд тэрийг бат нь бас мэдээд байгаа. Ягаад гэвэл Хүлгүү хаан чинь нутгаасаа гараад яг дайндаа хүртэл 3 жил явж байгаа шүү дээ. Цагаатаа нутагт 3 жил найрлаж байгаа. Явахгүй. Яг гэвэл бат жоохон тэгээд байгаа байхгүй. Ерөнхийдөө хэлэхдээ одоо ингээд бэрх дургуцаад байна. Энэ мусульмануудын эсрэг даа гэхэд бэрх дургуцаад байна гэдэг шалтак хэлчихээл. Тэгтээ үгүй гэхгүй цэрэг мэрэг нийлүүлээд. Тэгтээ зэрэг Алтан ордын нутгаар цааш нь явуулахгүй байна. Тэгээд тэр цэрэг чи хизээ хөдөлж байгаа Батын засвар гаргаж байгаа. Яг тэгвэл хүү сартган Христосын шашинтай. Тэгээд та нар явцгаа гэд ингээд Бат гэдэг юу байхгүй болчихж штэ. Өөрөөр хэлбэл Батуул бол энэ ингээд энэ талд гараад ирэхээр зэрэг би ер нь жоохон гацгмал болох нь үгүй юу гэдэг нэг юм бодлого байгаад байна үл гэж надад харагдаад байна. Хоёрдуурт мөнхийн үед чи асар том татварын реформ хийгдээд татварыг өмнө нь бол яг тэгээд энэ одоо ингээд Батахын улсаас Батах татвараа аавн тэгээд яг төв рүү өгдөг татвараа өгөх хэрэгтэй болно. Энэ манай одоо Хятад дахь эзэмшил эндээс одоо ингээд Пинян мужийн татварыг бол Батах руу өгөх ёстой ч гэдэг юм ингээд ингэж яваад байсан байхгүй. Мөнх хааны үед бол тийм байхгүй. Татварыг төвөөс хариуцсан. Тэгээд тэр татварын төшөмлүүд газар болгонд очиж хүн амын тооллого гэдэг чинь тэр нөгөө Александр Невский чинь юу Монголын татварын эсрэг буслаг гаргалаа гэдээ Оросууд гайхуулаад байгаа тэр Бэрх хаан бол зүг
Хадуулаа хаал гэдэг хотор шиг мөнгөний хүмүүс явж байгаа юм чи. Татврын мөнгөд өгөх гэдэг хүмүүс явж байгаа шүү дээ. Бэрхэд өгөхгүй хүмүүс. Тийм болохоор маань чи яасан тогтсон. За. Гэт ингээл тэ эн чи бас айгүй хөөрхөн тоглоом явуулдаг шүү дээ тэр дотор чинь. Тийм учраас мөнх бол тийм гений хонгор хүн биш байсан гэж. Тэгэхдээ гэмн одоо таны хэлсэн мөнхийн үеэс тэр нөгөө удам хусаагаар нь цус татлага хийдэг. Тэгээд одоо юу штэ мөнхийг хаан ширэнд суусны дараа нахуу ширмүү юм блэ. Ер нь өгөөдөн голцсон удмынхан цагаатын зарим ноёдодтой хөвөлдөж мөнхийн аминд алдах гэсэн хувилдаан зохион байгуулсан нь илэрсэн. Тэр нь бас бодиттой юм эсвэл зүгээр л бас цэвэрлэгээ өгч үү? Одоо тэгээд илэрсэн гэд одоо их сурвалжууд дээр бичсэн л байгаа юм. Одоо тэр үед бол тийм шүүхээр оруулаад одоо тэгээд өмгөөлөгч нь зогсож байгаад үгүй штэ гэдэг ингээд яцсан дээд шүүх мөнхрүүд заргалцсан баримт талах. Зүгээр яг их сурвалжууд дээр бол тэгээ бичсэн. Тэр бол ойлгомжтой л доо. Ягаад гэвэл ихэнх их сурвалжууд чинь Юан Илхант улсад байдаг шүү дээ гэдэг чи тэр олон дугаар дараалж ярьж байгаа тийм. Энэ хоёр улс чинь хоёулаа тулан удмынхан байхгүй. Хаадууд. Тийм болохоор зэрэг ерөнхийдөө зөвтгч бичих хандлагатай байх болно шүү дээ. Үнэхээр тийм байсан уу? Байсан ч гэж магадгүй. Ширмүүнийг ягаад татчааруулж байгаа ширмүүнд дуудвал ятгачаас чи суух хэрэгтэй байсан шүү дээ. Өгөөд хаан ах чамайг гэж гэрэлсэн байхад одоо ингээ хажууд нь юу мөнгө вэ гэд ингээд гатгаад байсан байх л та. Тэгээ тэр юунаас болоод тэр чи одоо хэд вүлээ бараг 70-80 цагаатаа өгөөдөө удмынхныг цаазалсан. Энэ хувилдуур алтуур гэх юм тий. Тэгтээ дандаа тийм цагаатаа өгөөдөө удмынхан нөгөө хувилдаанд оролцсон гэсэн нэрээр юм уу бас оролцсон ч хүмүүс байсан байх. Хайдуу ноён ягаад үлдсэн юм бэ гэхэлэр хайдуу чи энэ үед 15 настай байсан. Тийм болохоор зөв нөгөө балчир энэ ч хувилдааны насан туршиг үдэ гэсэн байдлаар мань хүн үлдсэн юм байгаа юм л да. Энд одоо ингээ харах юм бол гүйг цаашаа байхгүй болчихж штэ. Тэгээд өгөөдөө удавч ер нь байхгүй л энэ хашин энэ өгөөдөө нөгөө хүн тэгээ энэний хүү хайдуу чинь тэгээд нөгөө дундад Монгол улсгаж байгуулад цагаатаа улсыг нэг хэсэг ерөнхийдөө удирдахжсэн гэдэг нь юм юм. Чичээхний охин Марвина энэ бол цагаатаа улсын хэргийг үнэхээр бараг барьж исэн. Үн штэ алгуу малгуу чинь энтэй очиж суугаад ингэж яаж исэн. Тэгээд дараа нь хувлаа удав цаашаага. Хувлаа хаан сүлдэн зугад энийг хоёулаа тусдаа ирсэн дэр хувлаа хайрыг бүхэн асуудал бол тусдаа. Гэхдээ ийм одоо их том юунууд болж эхэлж байгаа юм л да. Тэгээ чи ингээд харахаар станик адал явдалтай зохиол бичмэр би данч кино зохиол бичиж үзээгүй л дээ. Таныг бичээд оролдвол яа дээ. Ер нь бичиж үзвэл энэ хөөрхөн юм болно. Гэхдээ энэ дотор би сая ярьсан юм дотор мэдээж таамаг байна. Хинд ашигтай вэ гэдэг сэдв байна. Энд чинь юу алгагүй шүү дээ. Яг хатуу баримт бол байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол зохиолч хүнд бол айгүй гоё орон зай гаргаж өгч байгаа байхгүй шүү дээ. Яаж л бол яаж фантазилж болох тийм орон зай гаргаж өгч байгаа. Энэ үеэс эхлээд энэ юуныхан цагаат зөчийнхэн юунаас тулуурхнаас салж эхэлж байгаа. Яг тэгвэл хувлаа гас эхлээд нөгөө хятадчих процесс энэ талтай яваад Илхад бол аажимдаа муслимж одоо исламын шашинд ороод тэр зөвхөн болох процесс ингээ яваад ер нь тулуун удам бол их тийм юу яадаг уусдаг юм уу бас тийм хандлага байгаад байгаа. Гэхдээ энэ дээр яг хүмүүс тулууг ярихгүй сархагтаныг ярьдیں۔ гэдэг байгаад байгаа байхгүй. Яг бол тулууч нь 1232 онд өмнө зүйн дайны үед нас орсон. Тэгэхэд бол одоо мөнгө энтер бол за дайнд явсан мөнгө л байсан байх. Бусдууд нь арайч хувлаа явсан байсан билүү дээ. Бусдууд нь бол хөлгөөч нь сүүлд хөлгөөгч нь 40-од оны үед баруун зүгийн дайнд явуулдаг насгүй гүйтсэн учраас явуулж байгаа хөлгөө юунд л яг. Тэгээд тэгэхээр энийг хүмүүжүүлсэн хүн явж ээж болоод байгаа. Ээжээс гадна бас стратегийн зөвлөхүүд байсан юм шүү.
Тэгэл Мөнхөд бол би байсан юм байна гэж хараад байгаа. Мөнх бол их айхтар. Ер нь бол одоо дүүнэрэ бодвол их алсыг харж исэн хүн. Сүбэд зөвлөж амжаагүй юм тийм үү? Сүбэд ойрхон байсан. Ойрхон байсан нь бол ойрхон байсан. Батбол зөвлөж исэн байх нь. Бат энэ хоёр чинь дайн цуг гэж хэлсэн. Бүр байнгын харилцаатай хоёр байгаа. Сүбэдэ чи хүүн мөнхийн хажууд байгаа юм чинь. Үрээхтэй. Тийм. Тэгэхээр зэрэг сүбэдэ мөнх хоёр бол их дотн холбоотой байсан. Айгүй ойлгомжтой. Тэгээ энэ одоо ингээд энэ олон хүмүүсийн дотор баруун зүгийн дайнд явснууд нь Батын фракц, Гүйгийн фракц гэдээ хуваах юм бол ихэнх нь Батын фракц болчихж байгаа. Ер нь бүрий Гүйгийн фракц л байгаа юм да. Бусдууд нь бол үгүй штэ. Ер нь байхгүй. Бүгд ерөнхийдөө Батын талаа барьж байгаа. Яг тэгвэл тэгээ явтаа бас сүбэдэ чинь Батыгаа. Энд чи сүбэдэ жанжин чинь хэнийг Чингис хааны дэргэд ирээд тэгээ мань үний чинь нөгөө хөвүүдийн багшаар тавьсан гэд гардаг байхгүй. Тэгэхэд өөрхий хичээл сурах амт нь угаасаа зүчл байсан юм чи. Ялах бусдууд нь ялах юм чи. Тэгээд зүчтэй хамгийн их ойрхон болцдог чинь тэндээс эхэлж байгаа байхгүй. Тэгээд дараа нь дандаа баруун зүгийн дайнд сүбэдэ бол ер нь баруун зүгийн мастер шүү дээ. Тэгээд тэр баруун зүгийн дайнд яваа тэгээд тэр зөчийн улсыг төхнүүлж байгаа, мөхнүүлж байгаа бүх ажлыг сүбэдэ хийж байгаа юм харагдаад байгаа. Тэгэхээр зэрэг мань хүн бол зүчийнхэнтэй бол бүр маш дотно. Тэгээд толгонхонтой. Ийм юм харагдаад тэр уяа холбоос бас тэнд харагдаад байгаа байхгүй. Өвөө бол юмд гурахгүй тэнд ингээд өнсгөө зангидаа суугаад идэг. Дөргөө яч чаддгүй, яч чаддгүй. Чи Монгол улсыг байгуулсан их баатар жанжин элдвэр дээрлэж болохгүй, тийм ээ? Алчиж ус болохгүй. Чи армиг өөрийнхөө эсрэг босгох шүү дээ. Тоглоомоос гаргачих болохгүй. Тоглоомоос гаргачих болохгүй. Тэгэхээр зэрэг хамгийн мэргийн арга та одоо тэр цагаан жанжин дагаад тэрийн зөвлөгөө өгөөд өмнө зүгийг ста номхотгоод ирээч гэдэг тоглоомноос тэгж гаргаж байгаа юм. Ер нь бол. Тийм. Тэр нэг ийм сонин фактор байгаа. Ер нь их том цэргийн жанжингууд дундаас хамгийн удаан наслсан өгөөдөө. Биш юу сүбэдэ. Тэг. Зэв 1224 онд нас урдсан. Хублай тэрнээс өмнө нас урдсан. Барласан хублай. Мухлай 1223 онд нас урдсан. Яг ингээд нэг зэрэгсээд явчихж байгаа биз. Тэгэхээр зэрэг Чингис хааны 4 нохоогоос сүбэдэ ганцаараа тороогод үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд мань хүн чинь бас мэдээж мань хүн бол Уранхан хүн учраас нэг тэгэж хаан ширээ мэрэнд суух тийм ямар нэгэн болцсон баг өөртөө ч тийм бодол байгаагүй. Алтан урагт бол чин үнчээр зүтгэж ирсэн. Тэгвэл алтан ураг дотор энийг дэмжих вэ гэдэг чинь бас юу штэ те мань хүний бодлоор энэ бол алсын бодолтой юу гэж мэднэ. За энэ гүйгчтэй. Ийм ойрхон давлуу нөхөр бол тараанда гэдэг бодол байдаг. Байсан ч үеж болох бол тэгээ ингээд цаашаа харахаар энэ мөнгө харин нэрнээр юм бодохтон байх хүн байна шүү. Гэх мэтэр ойлоо одоо ингээд ерөөс нэг бүсэн цаашаа үргэлжлүүлээд киноск дуусчихгүй гэдэг шиг. Ер нь нөгөө нэвтрүүлгийн цаг дуусаад дахиад угаас хаадын тоглоом эн чинь зөв нэгдүгээр анги явж байгаа ш. Дахиад хоёлоо тэгээ цаашаагаа ярих юм бол одоо ингээд хоёлоо одоо их Монгол улсын 3 дугаар хаан л үрж штэ. Тийм байна. Дөнгөж 3 дугаар өв дээр явж штэ. Гүйг тэгээд одоо мөнгө рүү шийдэж байгаа үеийг л нэг юм ярьчлаа. Тэгээд тэрнээс чинь цааш ингээд мөнгө ариг бүх хувлаа гэд ингээд юаных ингээд ийшээгээ салбарлаад явна. Цагаадынхан ийшээ салбарлаад явна. Алтан урд гээ тийшээ салбарлаад ил хаад гээ бас. Тэгэхээр зэрэг энэ ил хаа чи ийшээгээ салбарлаж байна. Тийм ээ. За тэгээд ингээ ирэхээр зэрэг хаадын тоглоом бол дуусахгүй. Магадгүй жишээлбэл одоо алтан урдын хаадын тоглоом эдээ ангуулах юм гэдэг. Гэхдээ энийг ингээд ярил бас их сонирхолтой. Ер нь бид нар түүхээ нэгдүгürt мэдчих хэвээр гэсэн утгаараа сонирн байх. Хоёрдугаарт нэрээ магадгүй нэг бүр ингээд сайхан цуврал кино хийвэл бас сонирн байж магадгүй л гэж бодож байгаа. За. Тэгвэл хадын тоглоомыг дараагийн хэрэг өргөжлүүлээ. За тэгээд үзэгчлээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзцаая. Германд үйлдвэрлэв. Эрүүл мэндэд чанарыг Denk Farm